Өнгөрсөн 9-р сард Төв аймгийн Баян-Чандман сумын засаг даргын орлогч Ханбаатар Тамгын газрын дарга Ариун болд нар малын эмч бүсгүй Бэг санаатаагаар үгсэн хуйлдаж хөдөө дуудаж ирүүлээд засаг даргын орлогч Ханбаатар хүчирхийлсэн гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Тэгвэл энэ хэрэгт сэжиглэгдэж байсан Ариун болдыг үүрэгт ажилтанд буцаан томилсон мэдээлэл байна. Мөн хохирогч эмэгтэй Бэг Ханбаатар Ариун болд хоёр дээр хүргэж өгсөн инх эрдэнэ хэмээх жолоочч мөн хуулийн хариуцлага хүлээгээгүй одоо бүгд наримдах Солонгос улс руу явсан гэсэн мэдээллийг хохирогчийн ээж бидэнд өглөө. Яг Ариун болдыг ажилдаа буцаад орж байгаа. Орцсон гэдэг жил. Би ажлын нөлөөлөлд өгцөө гэж ярьж байна. Тэгж ирсэн. Тэгвэл энэ хэргийн гол сэжигтнүүдийн нэг Ариун болдын хэргийг хэрэгсэхгүй болгосноор үл барам үүрэгт ажилтан томилсон хэмээн улсын их хурлын эмэгтэй гишүүд эсэргүүцлээ илэрхийлж байна. Төрийн албанд эрүүгийн хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдсон иргэн байхаасгүй тэр тусмаа хүчингийн хэрэг гэж үзэж байгаа юм а. Альж газар тамгын газрын дарга ямар нэгэн байдлаар одоо ийм хэрэгт холбогдсон байхад бол шууд халаал дараагийнхаа хүнийг төрийн албаны зөвлөлт хүний нөөцөнд байгаа төрийн албаны шалгалт өгчихсэн хүмүүс зөндөө байж байгаа шүү дээ. Тэр хүмүүсээс аваад бол ажлыг хийлгэж бүрэн болох байсан. Тэгэхээр зэрэг энэ бол тайлбар биш. Энийг бол эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж гэнэ гэж бол үзэх ямарч боломжгүй. Тэгэхээр зэрэг Мартин 8-наас өмнө эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж энэ хүнийгээ солиоч л гэж би уриалмаар байна. Ариун болдын хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол өнгөрсөн 10 сард гарсан байна. Хэрэг гарснаас хойш 1 сарын хугацаа өнгөрөөд буруугүй гэсэн дүгэл гарчээ. Тэгвэл Ариун болд хохирогч эмэгтэйг Улаанбаатар хотын нэгдсэн эмнэлэгт хүргэж ирэхдээ энэ эмэгтэйг танихгүй, замын хажууд ухаангүй хөвтөж байхад нь авчирлаа хэмээн эмчнэрт бүртгүүлсэн байдаг. Энэ хэргийн цаана хэн байна вэ? Энэ Сумар нутгийн тамгын газрын ажил төрөлтэй холбоотой манай асуудал гарсан. Тэгээд тэн дээр тамгын газрын даргыг бол прокурорын тогтоолоор төдөлзүүлсэн байсан. Тэгээд сая бол цагаан сарын өмнө бол тамгын дарга залуудаа өөрөө прокурорын тогтоолыг аваад ирсэн. Тэгэхээр энэ шуурхай удирдлагаар хангах тамгын газар гамшгүй үед бэлэн байдалд ажиллах ийм бодлогоос учраас эргүүлээд ажилтан томилсон. Тэгээ энэ талаар бол хэл мэдээлэлээр янз бүрийн ярьж юм л гэж дуулсан. Би бол үндэ тийм юм үзэхсэн надад заавчаалаа сонирхолч чалга. Тэгээд яг хөө тэр нэг хэрэгт холбогдолтой гэдгийг шалгаад холбогдлого юм байна гэсэн тогтоол гарч ирсэн учраас би тэрийг эргүүлээд ажилд нь томилж явж байгаа. Тэгээд энэ дээр бол ямар нэг хүн надад нөлөөлөө бол чи тэрийг аав энийг боловол тэрүүгээр би ажилдагчгүй нугасан. Хэрэг гарснаас хойш хохирогч эмэгтэй 2 удаа хүндхэн хагалгаанд орсон одоогийн байдлаар сэтгэл санааны байдал хүнд байгааг түүний ээж хэллээ. За Баян-Чандман суманд гарсан хүчингийн хэрэгт холбогдсон гэх Ариун болдыг буцаан үүрэгт ажилтанд тохон томилсон гэсэн мэдээлэл бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. За энэ мэдээллийн дагуу бид хохирогч Байгаль Магийн гэрт ирээд байна. Гэсэн ч өөрөө ярьцлага өгөх боломжгүй. За ээжээс нь бид нэр дараах тайлбарыг авсан юм а. Нөгөө нөхөөс тэгээд ойтсон шээсмээс нь гоочихгүй. Хамгийн сүүлийн хагалгаа нь 1 сарын 21-нд орсон шүү дээ. 21-нд ороод тэгэд битээр чинь битүүний өдөр гарсан. 2 сарын хэдэнд гарч битүүн чинь 8-нд байсан уу? Тийм 8-нд гарсан. 8-нд гараад тэгэл байжлын дотор байгаа гуурсаа харин сар болоод аавна гэсэн. Тэр нь хугацаа нь болж байгаа байхгүй. Маргааш нэг өдөр. Сэтгэл санаа нь бол ер нь бас явах гайгүй л юм. Доол харин эцэгтэр телевизээр юм ячаал бас дахиад хөвтөөл юм чирэхгүй дуугаа хөвтөөл хэмж идэхгүй тэгэл дуугаа хөвтөөл юм бодоол хөвтөж байгаа юм шиг. Хэрэг хэрхэн шийдэхтэйг эргэж чих тайван хүлээж байгаа. Гэтэл энэ хэргийн эзэн холбогдогчид эхнээсээ хариуцлагаас мултарж байгаа жишээг бид харж байна. Хуулийн хяналтын байгууллага хяналтандаа авах үзье.